Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр та бүхэн итгэл радиотойгоо хамт байдаг бол өчигдөр бидний оруулсан юуг харсан байх гэж бодож байна. Залбирлыг хамт байсан баярлаа. Хамт залбирсан баярлаа тий. Бусдын төлөө залбирч, бусдыг өршөөх шийдвэр гаргаж, бусдын сайн сайхны төлөө явна гэдэг бол үргэлж энгийн зүйл байгаагүй. Тийм учраас та бүхэн комент хэсэгт биш, харин залбирах хэрэгтэй гэдэг дээр анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Тэгэд хамт залбирж байгаад маш их баярлалаа. Урам авч байгаа тий. Өчигдөр шууд хэдэн хүн үдсэн байлаа. Тийм. Бараг 20,000 орчим хүн тий. Энд чинь манай Христэд итгэгчийн бараг тал нь өөрийгөө Христэд итгэдэг гэж тоологдсон хүмүүсийн бараг талтай тэмцэх, бараг тал нь шахав байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ямар залбиралд одоо өөрийгөө зориулахад бэлэн байгаагийн бас нэг гайхалтай жишээ уран боллоо биднэрт. Тэгэлгүй яхаа бид нар бас залбирсан. Тэгэд эндээс үүдээд яг одоо бидний амьдралд залбирах хэрэгтэй. Бидний эргэн тойронд те залбирах хэрэгтэй. Эдгээр ямар хүмүүс байгаа лээ тэрийг бас боддог. Иргэд санаад зуучлан залбирдаг байгаарай. Би бас сая пастор хэлж яхад бодлоо. Надад ч бас залбирах хэвээр би зуучлан залбирдаг зөндөө олон хүмүүс байдаг штэ. Тэдгээр хүмүүсийн төлөө залбирхаа хэдэж зогсоож болохгүй гэдэг зүйлийг бас сануулж өглөө. Пастор та баярлалаа. Тэгээд бид нар хүний хайр юугаар илүү илэрдэг вэ гэд нэг хичээл дээр би нэг асууж ирсэн байхгүй. Хинтэд байсан санагдаж тэгсэн чинь нэг эмээ охинтойгоо хамт Библийн хичээл сууж байгаа эмээ байсан. Итгэгч. 80 бараг 80 настай. Тэр эмээ тэгсэн чи юу гэж хэлсэн мэхээр санаа тавилт байхгүй юу гэж. Санаа тавилт гэдэг бол жинхэнэ хайр гэсэн надад. Тэгээ би болох нэг одоо ингээл өөрийгөө зориулах морилох гэдэг ингээл айгүй мундаг үг хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгснийх санаа тавих. Нөгөө хин яаж байгаа бол те чи цай уус юм уу? Хоолоо идсэн юм уу? Дээрдээ яаж ин залбирж гин үү? Чиний өөрийнхөө төлөө хүмүүс чамд хайртай гэдгийг мартаагүй үстэй гэдэг ч юм уу те. Энэ санаа тавилт гэдэг бол маш чухал юм байна гэдгийг бол ойлгож аваад байгаа. Тэгээд залбирал бол хамгийн гайхалтай санаа тавилт байдаг гэдгийг бол бас хэлмээр байна. Амен. Тэгээд эзэн бидэнд хичнээн анхаарал тавьж санаа тавьдаг үлээ те. Тэрнтэй адилхан та бас эргэн тойрны хүмүүстэй тэр залбирлаараа тэг санаа тавьдаг байгаарай. Тэгээд бид үргэлжлүүлэн Абидиа намаас суралцаж байгаа. Тэгвэл өнөөдөр бас Абидиа намаас суралцах болно. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзэн бурхнаа магтцгаая. Тэгээд та залбиралтайгаар, магтаалтайгаар эзний өмнө ирээсэ гэж хүсэж байна. Жирдэггүй жинхэнэ
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид үргэлжлүүлэн Обадиа номоос суралцж байгаа. За өнөөдөр бид хамтдаа Обадиа номын 11 дэх ишлэгийг үзнэ. За энд бол яаж юм гэхээр тэр өдөр чи холхон зогсож тэр өдөр гадныхын түүний баялагийг авч утсан голдон хаалгаар гадныхын орж ирэн Иерусалимийн төлөө чав хаях өдөр чи тэдний нэгмит байсан гэж хэлсэн. Тэгэхээр Обадиа ном дээр бол нэг үг гарч байгаа. Чи дүү Якоб гэдэг үг гарсан. Бид нар одоо Обадиа номыг ингээд уншихдаа яг одоогийн тухайн үед болсон энэ газар нутгаар болсон улсуудыг ингээд зоогоол те тэдний дунд л одоо хүртэл юм яваад байгаа талаар бодохын оронд тэднээс одоо ингээд 6000 хэдэн километр ч гэдэг энэ хол байгаа Монгол улс бид нар дүүнэртээ өөрсөдөө бас одоо юу гэдгийг биднээс хайр авах ёстой хүмүүст ямар хандж байгаа вэ гэдгийг бодох нь нэгдүгээр зэргийн асуудал. Дүү Якобтай хийсэн хүчирхийллээс болж ичхүр чамайг нүмерх хагаад чи таслагдах болно гэж хэлж байна. Ахан дүүгээд дүүдээ яаж хандна уу, лагаа эднэ үү, ловонгоо эднэ үү, гэр бүлийн дотоод асуудал биднэрт ямар хамаатай юм те. Тэгээ юу гэдэг нь монголчууд ярьдаг те. Хол яваа аюулыг наашин дуудаж яах гээд байгаа мах гээд байгаа гэдэг ч юм уу те. Бид нар тэгж хэлж болно. Гэхдээ өнөөдөр Библи бурхан биднэрт энэ бичээсийг монгол хэл дээр орчуулад биднэрт өгсөн та нар тэнд болоод байгаа миний сонгосон ард түмэнд анхаарлаа хандуулад өгөөч те. Яагаад тийм болоод байгаа гэдэг та нар ойлгооч гэдэг зүйл байж болно. Гэхдээ хамгийн гол зүйл нь яг одоо та энэ цаг мөчид өөрийнхөө ах トゥ ус толон бурхан танд өгсөн амьдралд ямар хандаж байгаа вэ? Таныг яаж амьдарч байгаа гэж хүмүүс бодож, таныг хэн гэж хүмүүс боддог вэ гэдэг чинь хамгийн чухал асуудал яваад байгаа байхгүй. За өнөөдрийн ишлэлдэр нэг үг. Чи холхон зогсож гэдэг үг байна. Би нэг баг ингээд автай би нөгөө эрэгтэй хөлтлөм чи ингээд нөгөө нэг завсаргаанаар ингээд нөгөө юу болно штэ. Яа одоо хүүгүүд жоохон хүүгүүдийн дунд болж байгаа юм тулаан зодоо модон гэдэг яг зөрчилдөөд ингээд нэг юм болохгүй. Тэгээд ингэсэн чинь би дийлдэг вэ. За. Би ингээд дийлэгжсэн. Тэгэл би дийлэгж байхдаа манай ангийн нэг миний нэг найз байсан гоо би тэрийг ингээд оролцоосаа намайг өмөрөөсөө гэдгээр ингээд исэн чинь нөгөө чи хараад зогсоороо дуусгацсан байхгүй. Тэгээ би дараад нь чи яасан гомдмоор энэ чи ингээд би өстө чамаа гэдэг. Үчи өөрөө л ингээд над руу харсаар байгаа л бараг л ингээд додолцсон шүү дээ гэж. Тэгээ би өсвөр насны хүүхдүүдийн додооны янз бүрийн зүйлүүдийг гэхээсээ илүү бид нар зарим тулаанд бидний талд зогсно гэж бодсон хүмүүс зогсохгүй байх. Зарим асуудал донд те асуудалтай хүмүүс олон ингээ байж хад биднэрт арай зөөлөн, арай айдуу, арай өршөөнгөө хандна гэж бодсон хүн хатуу хандаж бүр те урд нь тэгээд ингэж хатуу хандаж ирсэн бол бид нар гайхгүй байхгүй. Гэтэл гинт маш аимшигтай хатуугаас хатуу хандах тийм цаг үеийг мэдрэх нь амаргүй байдаг гэдгийг бол бид бол санаж байгаа. Түүний өнөөдөр нэг юм зүйл байна. Дүү Якобтай гэдэг үг хэлсэн. Чи одоо ингээл нэг юм одоо юу гэдэг Иерусалим тэд нэр Юдачууд, Израильчууд гэдэг ингээд юм яриад ингээд байгаад байна те. Гэтэл нэг зүйлийг санаарай. Дүүчин штэ гэж. Тэ? Гарал үүсэл нэгтэй, нэг газар нутаг дээр бороо бараг нэг хамт ордог те. Одоо юу гэдэг голоод нь хүртэл ингээд нэг ундрахтай ер нь нэг юу штэ гэж. Чи тэгээд ийм өдөр, ийм зовлонгийнхын өдөр чи хогчин гээд холхон зогсож байгаа юм уу? Бид нар бодох хэрэгтэй. Дүү Якобтай гэдэг үгийг бурхан хэлж байгаа. Тэнгуут хараа хүмүүс бол тэгдэг штэ тий. Чи одоо дүүдээ ингэж хандаад байгаа. Дүү шиг дүү байсан бол ингэж хандах юм уу? Хүмүүс тэгдэг шин. Гэт цуглааныхаа итгэгчид ингэж хандаж болох юм уу? Эхнэртэй ингэж хандаж, хүүдээ нөхөртэй ингэж хандаж, охиндоо ингэж хандаж болох юм уу? Тэ? Эсвэл одоо юу гэдгийг чамд тусалж явсан, чамд зааж сургаж явсан удирдагчтай, эсвэл чамтай хамттай ажилчтай чамааг одоо юу гэдгийг дэмжиж чиний зарим асуудлыг үүрч тэ
чамд ингээд өргөлж одоо ингээд нэг тэргэнд ингээд хоёр дугуй болоод орж явсан найзтаа одоо ингэж хандаж болох юм уу гэх мэт ийм өгүүдтэй төстэй зүйлийг бурхан ярьж байна гэсэн үг болж байгаа. Тэгэд нэг зүйлийг өнөөдөр бид нэр эндээс олцсон. Чи хол зогсож исэн бол хүмүүсийг ойрхон зогсохгүй байгаад гайх хэрэггүй байхгүй. Тэр өдөр чи холхон зогсож гэж. Тэр өдөр чи холхон зогссон гэж байна. Тэгтэл тэр өдөр дүүдээ ах нь арайч бас бусад тэр дээрэмчин, тонуулчин, булаан эзлэгчдийн адил хандахгүй байлгүй дээ гэж олон хүн бодсон баг. Гэтэл чи тэр өдөр холхон зогссон гэж. Тэгээд холхон зогсохгүй бас дүүгийнхаа удмынханд юу хийсэн талаар маргааш бид нар суралцсан л та. Тэгээд тэр өдөр гадныхын түүний баялагийг тонсон. Голдон хаалгаар нь гадныхан орж ирж чав хаях өдөр чи тэдний нэг шиг л байсан гэж. Тэгэхээр ах トゥ ус бие биенийгээ хайрлах нь Библийн нэг маш чухал биднэрт уриалдаг зүйл байдаг байхгүй. Дүүгийнхаа ямиг, ахыхаа ямиг минийх байх ёстой, надтай холзох ёстой юм тий гэж. Гэтэл тэр хүн чинь хөдөлмөрөөрөө залбирлаараа итгэлээрээ тий олон одоо нойргүй шөнүүд олон тэр оройтож унтсан хичээл давталтууд одоо тий ухаан олон хүмүүсийг дэвтсэн дэвчээр босод хүмүүсээс илүү олон цагаар хөдөлмөрлөл за тэгээд бас одоо юу гэдгийг өөрт нь янз бүрээр хандж байгаа нэг бид нар өчигдөр ярилцсан шүү дээ нөгөө Иерусалим их хүлийн их зам дээр байсан болохоор ийшээ ч явж байгаа хүн дээрэмдэл эндээс нь жирж байгаа хүмүүс дээрэмдэл тий тэгээд ер нь л ингээл замын дагуу байгаа учраас ингээл дуртаа амьдралаар нь гიშгчээл хотоор нь гიშгчээл газар нутгаар нь гიშгчээл тэгээд дуртаа л дээрэмчихгээл дуртаа юмын зөөчихгүй л байдаг яг ийм үед бүр байнгын ийм нөхцөл байдал дотор арай хийж босгосон хаанчлал арай хийж цуглуус босгосон одоо хотууд арай хийж одоо өнгө төрхөө олсон өөр ингэсэн улс үндэстэн эд агуурс те өөр хөвгтөдөө өвлүүлэх гэж байгаа юу гэдгийг босгосон амьдралд яг энэ бүхнийг босод хүмүүс дээрэмдэж байх тэр үед энгийн өдөр атаархаж шунаж тэ байсан тэр сэтгэлээсээ болоод өмөрхийн оронд туслахын оронд тэ харж хандахын оронд дараагийнх нь бай хинбэ гэдгийг бодлогоогоор холдосч байгаа. Миний асуудал биш гэж. Магадгүй тэр үед одоо Израилийн газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс Эдомчууд руу үнэхээр хараагаа явсан баг. За энэ дайснуудын дайралд энэ бүх зүйлд ингээд бид нэр ингээд өртөөд хүнд байдал дотор байна. Одоо биднэрт тосолж магадгүй нэг л улс байна да. Эдомчууд. Бид нэр өнгөрсөн хугацаанд олон жилийн туршид хоорондоо тийм сайн байгаагүй. Гэхдээ ах トゥ угийн удам юм байна да. Арайч бас бид нэр ингээд ингэж яхийг харсаар агаад орчихгүй байлгүй дээ гэж бодтол. Эдомчууд холзогссон. Холзогсоод холоос харсан гэж. Таны амьдралд таны хамгийн хүлээлт өндөр, таны хамгийн их таны бодлоор танд туслах боломжтой, танд гар сунгах боломжтой хэн нэгэн холхон зогсохыг та амьдралд харсууд байна уу? Бидний эзэн Есүс Христ хэзээш биднээс холхон зогсоогүй. Бидний эзэн Есүс Христ энэ жил дэлхий дээр 3 жил л үйлчилсэн гэж байна. Гэтэ 3 жил үйлчлээгүй шүү. Ер нь бол Есүс өөрөө юу гэж хэлсэн вэ? Эцэг минь ажиллаж байгаа, ажилласаар байгаа гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны авралын төлөлгөө ерөөсөө хүн төрлөختөн бий болсноос хойш тасралтгүйгээр үргэлжилсээр. Харин Есүс Христ 3 жил хөлөөрөө алхаад тий энэ Израилийн нутгуудаар хотуудаар ингээд явж явах үедээ тэр оршуулгын газар гинжлэгдээд хаягдсан хүн. Тэр хүмүүстэй таарлахгүй тул хүмүүс усаа авдаггүй цагаар усаа авдаг самар эмэгтэй. Тийм үү? Тэр одоо юу гэдгийг хамаг юмаа өвчнөө эдгэлэхийн тулд хамаг юмаа өгөөд тэгээд одоо өөр хүмүүс рүү дахиж очих итгэл найдвараа алдсан тэр 12 жил тусалдаг өвчнөр өвдсөн эмэгтэй. 18 жил бүхтэр болчоод за залбирлын сэдв байна гэхэд нөгөө бүхтрийнхаа төлөө л гуйлах гэдэг юм л да гэд сүүлдээ бүр бараг тэ хэлж чадхаа байсан ч гэсэн бурханд итгэсээр байсан тэр нуруунд бүхтэр эмэгтэй. Есүс яг тэднэр лөө очсон. Тэ? Есүс одоо юу гэдгийг тэр богино 3 жил гэдэг бол нэг талаар богино. Энэ богинохон энэ үйлчлэл
энэ дэлхийд ирэх өөрийнх нь карьерийн төлөө өөрт нь өгч чадах, өөрийг нь дэмжиж чадах, өргөмжилж чадах, өөрийг нь тав тухтай байлгаж чадах, амттай хоол ундаар дайлж чадах тийм хүмүүстэй ойр байх гэхээсээ л өөрт нь хариугийнч барьж чадахгүй те. Өөрт нь өгөх зүйл байхгүй. Тийм хүмүүс рүү Есүс очисоор байсан гэдгийг бодох хэрэгтэй. Ихэзэн ойр байгаа үед нь та нар дуудаа гэж Есүс анхныхаа номлоод дээр хэлсэн байна. Ихэзэнийг ойр байгаа үед нь дуудаг. Тэгвэл өнөөдөр зовлонгийн өдөр Бурхан хамгийн ойрхон байхад харин та хэр зэрэг тэр зовж байгаа хүмүүст одоо хэр зэрэг зайтай байдаг вэ гэж асуух гэдэг юм л та. Та ямар хүмүүсээс холхон зогссон бэ? Тэгээд тэр хүмүүсийг дараад нь тэр хүмүүсийн төв байсан гэдгийг ойлгосон удаа таны амьдрал байгаа. Бурхан ямар хүмүүс таныг одоо бүр ингээд тэр хүн туслахаар ингээд ичгүүртэй эвгүй байдалд ормоор нөхцөл байдал Бурхан таныг тэр хүн лөө ингээд ойрхон байлгах гад байсан бэ. Бид нар мэддэг шүү дээ, тэ. Би уг нь гар сунгах хэвээр, туслах хэвээр, ингэх хэвээр үнэн юм байгаа. Гэхдээ би тэгчгэр чи ингэж шít гэж. Би дараагийнх нь болчих шít. Би бай болчих шít гэдэг юм ингээ байна. Гэтэл өнөөдөр Обадия номоор дамжуулаад Бурхан танд хэлж байна. Та хинт тусламж хэрэгтэй байхад холхон зогссон байна. Тэгвэл танд тусламж хэрэгтэй өдөр хүмүүсийг яагаад ойр зогсно гэж бодоод байгаа юм бэ? Та юунд найдаад байгаа юм бэ? Израильчуудын нөгөө найдсан шиг найдаад байгаа юм уу? Ах トゥ усын хүүхдүүд юм чинь арайч ирэх биш дайснууд биднийг эзлэх үед биднэрт муу хандахгүй байлгүй дээ, хайчихгүй байлгүй дээ гэсэн хоосон горилгоор та амьдралд ханддаг уу? Хүн юу тарьснаа хурааж авдаг. Тэ? Хүмүүс танд хэрхэн хандаасаа гэж хүсэж байна. Та өөрөө хүмүүстэй гэж ханддаг байх хэрэгтэй. Та холхон зогсдог. Хүмүүстэй ойрхон зогсохгүй. Харин та хүмүүсийг хол байх үед та ойртсон бол түүнийг таны ойртож ирээд тусалж гар сунгаж Бурхны хайрыг үзүүлэхэд түүнийг нь амссан, эвээгдсэн, өрөөгдсөн тэр ганцаардлаас олоод тэр хүнд хэцүү байдал дотор таныг өөрийнх нь төлөө ойр зогсож байсныг харсан тэр хүн таны төлөө зогсож залбирч таныг гэрчилж үр хүүхдүүдтэй хүртэл таны юу хийснийг ярьж таныг яагаад хийснийг ярихдаа таны хайрлсан, таны төлөө цорын ганц хүүгээ өгсөн тэр Бурхан эзнийг магтан алдаршуулах болно. Бусдын зовлонтой өдөр ойр зогсох нь Бурхан таны зовлонтой өдөр олон хүмүүсийг илгээх шалтгаан болдог гэдгийг өнөөдөр суралцаасаа гэж хүсэж байна. Миний авралын хүчээзэнтэй надад бүхнийг өгсөн найдвар хүч чадал дунд оршигч та намайг шинжлээ өөрчилсөн сэтгэл зүрхийг зоригжуулагч та миний бат цайц болсон үнний замаар намайг өдөрдөөч таныг би магтан хүндэлнэ таныг би магтан хүндэлнэ та болсон миний амрагч хизээ та болсон миний аврагч хизээ та болсон миний аврагч хизээ та болсон миний аврагч хизээ хүчээзэн та
надад бүхнийг өгсөн. Найдвар хүч чадал дунд оршигч та намайг шинжлэн өөрчилсөн. Сэтгэл зүрхийг зоригжуулагч та миний бат цайз болсон. Үнний замаар намайг өдөрдөөж таныг би магтан хүндэлнэ. Таныг би магтан хүндэлнэ. Та болсон миний аврагч хизээ. 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 Таныг магтъя өдөр бүр, таныг хүндлэм мөх. 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 Та болсон миний аврагч хизээ. 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 Бид өнөөдрийн үгийн цагаараа Обедия 1:11 тэр өдөр чи хол зогсож тэр өдөр гадныхан түүний баялагийг авч утсан. Гулдан хаалгаар нь гадныхан орж ирэн Иерусалимийн төлөө шав хаях тэр өдөр чи ч гэсэн тэдний нэг мэт байсан гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд саний магтаалд ирч гисэн эзэн бол сайн, та бол сайн гэж байгаа шүү дээ. Тэгээд эзэн сайн учраас бидний амьдралд муу зүйлийг ч сайнаар эргүүлж чаддаг тийм. Бидний амьдрал сайн сайхныг үргэлж байлгадаг, эргүүлдэг те. Тэгээд яг энэ үүнтэй адилхан таны иргэн тойрондох тэдгээр хүмүүстэй хэрэгтэй үед нь та нар сайныг үлдэж чадчихэв нөө, тэдэнд тусалж чадчихэв нөө гэдгээ бас бодох хэрэгтэй л санагдлаа. Тэгэхээр ер нь өнөөдрийн номлыг хэрвээ нэг үгээр хийх гэх юм бол хогчно гэж хэлэх шаардлагагүй шүү дээ. Баггүй. Огч шүү дээ. Чиний өөрийн чинь л хохин авахгүй гэж хэлэх нь ер нь Христэд итгэгч хүмүүсийн хэлдэг үг биш гэж. Биний зүгээр энэ миний бодол шүү. Хэрвээ өнөөдрийнхөө номлыг чи нэг энгийн үгээр нэг хэдэдэгтэй гэх юм бол би тэгж л хэлнэ. Хүн янз бүрийн зүйл хийгээд тэрнийхээ хариуг ингээд юуж явах юм бол тэрэнд нэг баярлаад авах зүйл бол биш. Харин тэр хүн сахлагжуулах, хэлэх нэгэнтэй байгаа нь бараг тэр хүний давуу тал байж магадгүй. Учир нь маш их олон хүмүүс тийм хүн байхгүй байдаг байна. Тэгэхээр амьдралд бол бидний хүндэтгэл зүйл одоо туулж явах үед яагаад туулж байгааг ингээд учир шалтгаан ойлгосон гэж бодож байгаа хүмүүс аргагүй штэ, огч штэ гэж хэлэх гээд байдаг. Гэтэл бурхан энэ дэлхий дээр хэнийг ч огчно гэж хэлдэг байх гэж байна. Яагаад гэвэл бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас гэдэг нэг үг байдаг баха. Тэгэхээр өнөөдөр бүгдээр хамтдаа яг тэр үгийг яг бодож саная гэж хэлмээр байна. За хамтдаа эзний өмнөрөөд залбирцгаая. Та тэр залбирах онцгой цагуудыг өнөөдөр гаргаарай. Хиний төлөө залбир гэж эзэн сануулж байна үү? Тэдгээр хүмүүсийн төлөө таас өнөөдөр онцгойлон зуучлан залбираарай. Тэг яг энэ цагт үгийнхаа төлөө залбирцгаая. Орчлын бүтээсэн эзэн минь энэ цаг өнөөдөр бид залбирэн гооч байна. Бид
янз бүрийн хүмүүстэй янз бүрийн харилцаатай байж ирснийг та мэдж байгаа. Зарим хүмүүст бидхийтэй ойрхон, зарим хүмүүсээс хэтэрхий хол явж ирсэн. Харин та бид нарыг тэр хүмүүстэй ямар зайтай, ямар хуу хамааралтай байлгаасаа гэж хүссэн бэ. Тэднээс юу аваасаа, бас тэднэрт юу өгөөсөө гэж хүссэн бэ. Тэднийг ямар үед нь дэмжиж, ямар үед нь тэднийг зэмлээсэй гэж хүссэн бэ. Бас бидний амьдралд өнөөдөр хүртэл байсан хүмүүс яагаад байсан бэ? Тэр бүхнийг ойлгож мэдхийг хүсэж байна. Тэгээд ирээдүйн өдрүүдэд, ирээдүйн он жилүүдэд, ирж байгаа он жилүүдэд бид бас үнэхээр хин нэгнээс ойрхон байх ёстой, бид л ойрхон байж ах ёстой хин нэгнээс холхон зогсох тийм буруу гимнүглийг бас хиймээргүй байна. Тэгээд эзэн минь сул дорой үед дайснуудын маань гарт биднийг хизээч тгий өгөөрэй гэж залбирч ирсэн Давидын залбирлыг ч гэсэн бид хийх өдөр ирж магадгүй. Харин та хизээч биднийг орхидоггүй. Тийм болохоор бид ч гэсэн таны мөн чанараар суралцсан нэгний хувь хэнийг ч хизээч орхидоггүй байхыг хүсэж байна. Бидний амьдралаас явах хүмүүс байж болох боловч бид бас заримдаа зарим газараас явах шаардлагатай болж болох боловч харин таны хайрыг орхих сонголтыг, таны хайрыг өгөхгүй байх сонголтыг хизээч хийхгүй байхад та туслаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.